Өчигдөр асар өндөр хүлээлттэй байсан OpenAI-ийн Sora эцэст нь нээлттэй хэлээ. Sora текстээс дүрс бичлэг үүсгэх чадвартай diffusion гэх аргачлалаар хөгжүүлсэн модель юм. Ийм төрлийн хэмэл оюуны үүсгэсэн олон бичлэгийг сошиал дээр хардаг болсон өнөө үед тийм сүртэй зүйл мэд сонсогдохгүй байж магадгүй. Тэгвэл нэг жишээ бичлэг үзүүлье. Бас энийг. Энэ хоёрын яг аль нь жинхэнэ бичлэг вэ? Хэмэл оюун бодит ертөнцийг ялгаж салгахад улам хэцүү болгож контент кино урлагийн салбарт том өөрчлөлт биднийг хүлээж байна. Өнгөрсөн 2 дугаар сард Сораг анх танилцуулахад Холливуудын жүжигчин Тайлер Перри Сорагийн хийж чадах зүйлсийг харсныхаа дараа $800 сая өртгөөр барих гэж байсан студийн барилгын ажлаа зогсоож байна. Sora таны бичсэн дотроо төсөөлсөн дүрслэлийг видео бичлэг болгон үүсгэх чадвартай. Гэвч зарим тохиолдолд бодит байдал дээр физикийн хувилуудаас гажуу зүйлс олон ажиглагдаж байгаа. Баруун тишээгээ алхаж байгаад гинт тэргэх, татах хүчнээс ангид агаар дээр нисэх, дотор таагүй мэдрэмж өгөх хүн амьтны хөдөлгөөн гэх мэт. Гэхдээ абстракт буюу хийсвэр зүйлсийг үүсгэхдээ хамаагүй илүү чадварлаг. Ийм төрлийн бичлэгийг хийх гэж олон хоног цаг зарцуулах эсвэл сток дүрс зардаг вебсайтуудаас худалдаж авахын оронд хиймэл оюунаар бүтээлгүүлэх гэдэг бодит сонголт одоо бий болж байна. Өөрсдийн бичсэн бичлэгээ сток дүрс зардаг вебсайтуудад байршуулдаг мөнгө олдог хүмүүсийн хувьд ийм төрлийн хиймэл оюуны хурдцтай хөгжил тийм ч сайн мэдээ биш. Сораг ашиглан ажиллах талбарыг энгийн бөгөөд бусад видео эдит хийдэг платформудтай төстэй байдлаар шийдсэн байна. Энэ хэсэгт өөрийн хүссэн бичлэгийнхаа нарийн деталуудыг нэг бүрчлэн бичээд бичлэгээ босоо эсвэл хэвтэй форматаар үүсгэх боломжтой. Дээд талд нь 1080 пиксел буюу HD чанартаагаар 10 секунд хүртэлх бичлэгийг гаргаж чадна. Гэхдээ ихэнх тохиолдолд иймэрхүү чанартай бичлэгүүдийг үүсгэхэд 2-3 минут за ихтэй 5 минут хүлээх шаардлага гарч байгаа. Мөн контентын зохиолын өрнөлөө бичиж найруулах storyboard гэдэг хэсэгтэй. Жишээ нь гол дээр зогсож байгаа шувууны бичлэгийг 3-4 дэх секундэд нь толгоогоо усанд дүрж усуун гэдэг ч юм уу илүү нарийн хөдөлгөөнүүдийг нэг бүрчлэн оруулах боломжтой. Түүнчлэн контент бүтээгчдэд хамгийн ихээр хэрэг болдог луп буюу тасралтгүй давтагддаг бичлэг үүсгэж болно. Гэхдээ ихэнхдээ яг тийм ч төгс луп бичлэг бол болохгүй лээ. Мөн хоёр бичлэгийг хооронд нь хольж транзишн эсвэл цүлд алхаж байгаа арслан зан гэх мэт өөрсдийнхөө төсөөллийг янз бүрээр ашиглан хөгжүүлэх боломжтой. Энэ мэтчлэн хэн яаж ашиглахаас шалтгаалаад Сород төрөл бүрийн контент кино бүтээх бүрэн боломж бий. OpenAI Сорог ашиглах хэд хэдэн шалгууруудыг тавьсан баг. Эдгээр нь 18-аас доош насны хүүхдүүдийн бичлэг зургийг бол оруулахгүй байх. Хүчирхийлэл агуулсан бичлэг оруулахгүй байх. Зохиогч ирхэн байхгүй бичлэг оруулахгүй байх. Төөрөгдүүлсэн мэдээлэл бэлтгэхэд ашиглахгүй байх зэрэг чухал нөхцлүүдийг хэрэглэж Сорог ашиглаж эхлэхээс өмнө хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо харин хамгийн чухал зүйлсийн талаар ярилццгаая. Хэмэл оюуны модельийг сургахад их хэмжээний дата шаардлагатай. OpenAI Сорог сургахдаа олон нийтэд нээлттэй датаг ашигласан гэсэн. Нээлттэй бүх датаг хэмэл оюуны модельээр сургахдаа хэрэгэлсэн байна. YouTube, Facebook, Instagram гэх сошиал дээр байгаа датанууд олон нийтэд нээлттэй. Тэгэхээр бидний сошиал хаягтаа оруулдаг бичлэг хинэгний моделийн түүхийд болж байх магадлал тун өндөр. Одоо OpenAI нэр шигээ open нээлттэй байха болсон. Сүүлийн 2 жилийн хугацаанд технологийн салбарын супер од болсон уг компани өдөр өнгөрөх тусам хаалттай хар хайрцаг болж хувирсаар байна. Саяхан ашигын бус статусаас ашигын статус руу шилжээд байгаа. Тэд хэмэл оюуны салбарт хөл дээрээ бац зогсохын тулд асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг бас хайж байгаа. Тиймээс компани үүсгэн байгуулагч Сэм Альтман $7,000 санхүүжилт хайж өгнө гэх мэдээлэл цацагдж байсан удаатай. Гэхдээ ийм их хэмжээний хөрөнгө оруулалт байх боломжгүй хэдий ч тэд хамгийн сүүл $157 тэрбум үнэлгээтэйгээр $6.6 тэрбум хөрөнгө оруулалтыг татаад байна. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 3 дахь стартапаар OpenAI нэрлэгдэж байгаа. OpenAI эдгээр өдрүүдэд 12 өдрийн турш өдөрт нэг шинэ хөгжүүлэлтэд танилцуулж байгаа. Эхний өдрөө сарын $200 үнэтэй ChatGPT Pro бүтээгдэхүүнээ танилцуулсан. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэгчид тунгаан бодох чадвартай өвнийг модельийг хязгааргүй ашиглах эрхтэй юм. Одоогийн байдлаар тэдний хамгийн хүчирхэг модель гэж яригдж байгаа өвнийг модель зураг таних чадвартай болжээ. Сорогийн хувьд сарын $200 төлдөг буюу ChatGPT Pro-гийн хэрэглэгчид сард 10 секундын урттай 1080 пикселийн чанартай 500 ширхэг бичлэг үүсгэх хэрэгтэй. Харин сарын $20 төлдөг буюу ChatGPT Plus-ын хэрэглэгчид 720 пикселийн чанартайгаар 50 ширхэг бичлэг үүсгэх боломжтой. Хэмэл оюун хүндрэлтнийг хоёр хэсэгт хувааж байна. Энэ технологиг анхлан хэрэглэгчид нэг биш хоёр тархины тусламжтайгаар ажиллаж амьдарч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд хэмэл оюун аль хэдийн дэлхийн нийтийн халуун сэдэв болоод байгаа.
Маш олон хүмүүс бидний хийж чадаагүйг тооцоолж үл барах зүйлсийг чадах потенциал түүнд бий гэдэгт итгэж байна. Харин та итгэж байна уу?